За одоо иргэшүүнийг оруулчих. За. Банкны орноос хэд хэдэн асуулт байна. Энэ танилцуулга дээр ноолуурын бэлтгэх асуудал 3 дугаар сараас 5 дугаар сарын хооронд бэлтгээ дуусчих нь л да. Одоо 5 сарын сүүлчилчээд байна шүү дээ. Тэг ингээд яг энэ асуудлаа ноолуур бэлтгээ дууссаны дараа ингээд ороход энэ ч одоо болж байгаа юм уу? Нэгд. Нөгөө талаас энэ бонд нь гарлаа гэхэд энэ төсвийн хуулиар одоо төсвийн тодтгол дээр тусгагдж өгөө. Хэрвээ төсвийн тодтгоор тусгагдж өгөх юм бол энэ ч одоо төсвийн тодтголоос яригдах цаг нь хараахан болоогүй шүү. Тэгэхээр энэ асуултанд хариулж өгөөч. За хоёрт нь энэ дээр ингээ үзэж яхад бүгд найрамд хятад улсын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд маш их байгаа юм байна. Нийт ноолуурын бараг 80% нь дотоод боловсруулад ингээд гаргадаг юм байна гэж ингэж ойлгож байна. Одоо энэ тооцоон дээр ингээ харахад бол 80 орчим хувь нь энэ бүгд найрамд хятад улсын үйлдвэрүүд Монголд угаах үйлдвэр анхан шатны боловсруулалт хийгээд байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр энэ одоо хуваарлагдж байгаа мөнгө төгрөгч нь эцсийн эст Монголын үйлдвэрүүд очиосоо илүү энэ бүгд найрамд хятад улсын хөрөнгө оруулалттай энэ их олон үйлдвэрүүд чинь хуваарлагдах гэдэг юм биш үү гэсэн. Энэ дээр ямар хөө тооцоо байгаа юм бэ гэсэн юм хоёр дахь асуулт байна л да. Юуны хувьд бол ерөнхийдөө бол үндснийхээ үйлдвэрүүдийг дэмжиж ингэж хөрөнгө мөнгө босгож байгаа бол зарчмын хувьд бол дэмжиж байгаа юм л да. Тэгээ цаг хугацааны хувьд болж байгаа юм уу? Одоо ингээд бага мөнгө төгрөг батлагддаг. Батлсан мөнгө төгрөг нь яг эзэндээ очиж чадахгүй юу гэдэг дээр л би жоохон санаа зовж гэж асуугаад байгаа. Энэ дээр тодорхой хариулт өгөхгүй. За, банкны хороо оруулах юм уу? За, илтгэгч. Хариулъя. За. Батбаяр. Тэрш тав гişний асуулт хариулъя. Сүүчээс эхлээд ерөнхийдөө бас гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд их байж байгаа. Тэгээ энэ чинь гадны хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд явчих юм шүү дээ асуулт тавьж байна л да. Тэгэхээр бид нар анзаарсан бол энэ дээр үндэсний үйлдвэрлэгч гэсэн нэр томьёо хэрэгжиж байгаа. Өнөөдөр та бүхэн мэдээ гадаадын хөрөнгө оруулалттай хуулиар бол гадаадын хөрөнгө оруулагч аливаа компанид 25%-аас дээш хөрөнгө оруулалтын хүмүүс тэрийг бол гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд үзэж байгаа. Тэр утгаараа бид нар үндэсний гэсэн тодтолыг хийж өгч байгаа учраас энэ асуудлыг зохицуулсан гэж үзэж байгаа. Нэг. Хоёрдугаарт ноолуурын хувьд ингээ бэлтгэлийн хугацаа өнгөрч байна гэж. Уг асуудал нь өөрөө орж ирэхдээ жоохон хугацаа алдж орж ирсэн. Хугацаа алдж орсон тухай засгийн газар тайлбар өгөхдөө бол бас тухайн үйлдвэр дотроо нэгдэл байгуулах асуудал дээр хугацаа алдсан учраас ингэж орж ирэх шийдэж байгаа. Нөгөө талаа гэх юм бол энэ зөвхөн энэ жил зориулсан асуудал биш ээ. Энэ бол ингээд цаашдын одоо мэдээж ноолур гэдэг бол инженер дуусахгүй эрсдэлээр үргэлж явна. Тэрийг хам бодсон хэрэг. Нөгөө талаас гэх юм бол одоо баруун хязгааруудын баруун одоо зүгийн аймагуудаар ноолуурын бэлтгэл эд явагдаж байгаа. Тэгээд ноолдонд өгч байгаа энэ мөнгө нь бол нийт 4,000 тонн бэлтгэж байгаа ноолуурын 40% буюу 1,500 тонн ноолуурт хамаарж байгаа учраас энэ бол болцоотой гэсэн үгээр засгийн газар асуудлыг оруулж ирсэн байлээ. Баярлалаа. Энэ ажлын хэсгээс асуудаг юм энэ өнгөрсөн жил хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд 4,900 тонн ноолуур аваад үндэсний үйлдвэрүүд 700 тонн ноолуур авсан байгаа маа. Тэгээ энэ одоо 4,900 тонн ноолуур авах хүчин чадалтай ийм их үйлдвэрүүд хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд байна шүү дээ. Энэ мөнгө төгрөгч ингээ гараад ирэхэд энэ одоо үйлдвэрүүд одоо 4,900 тонн ноолуур угаах ийм хүчин чадалтай үйлдвэрүүд чинь энэ чи их мөнгөний ийшээ орчих юм шүү. Ийм учраас энэ дээр хөрөнгө оруулалтын хэмжээгээр тэгээ энэ одоо хөрөнгө мөнгө батлагдлаа гэхэд 110 тэрбум төгрөг батлагдлаа гэхэд хэдэн хувь нь Монголын үйлдвэрүүдэд очих вэ? Хэдэн хувь нь одоо энэ 4,900 тонн боловсруулах хүчин чадалтай үйлдвэрүүдэд очих вэ гэсэн ийм тооцоо судалгаа байна. Энэ
цаад агуулгаараа үнэхээр Монголын үйлдвэрүүд За харуулъя. За банга харуулж болно. Батбаяр гишүүн харуулъя. Энэ Батбаяр. За тэр тавгийн гишүүний асуулт нэмж хариулъя. Тэгэхээр гадныханд очиж магадгүй боломжлж байна л доо. Тэрийг бид нар бодсон. Тэр утгаараа энэ ноолоор төгсөж байгаа мөнгө бол зөвхөн ноолорын утас болон эцсийн бүтээгдэхүүн, эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гэсэн тодорхойтой байгаа. Тэгээ энэ салбар дээр яг энэ өнөөдрийн томьёолд орсон энэ дээр бол гадныхан бол байхгүй байгаа. Тэгээд үндэсний үйлдвэрийг томьёол хийцэг жилдээ шүү дээ. Тэрүүгээрээ бид нар тэрийг хязгаарлалцсан байж байгаа. Тиймээс юу гэж Монгол төрийнхөө мөнгөөр гадныхыг дэмжих бодлого бид нар баримтлах юм дээ. За баярлалаа. За баярлалаа.